За сайн байцгаана уу. За энэ 7 хоногийн дүүлэн шууган бол нэлээд байна. За өнөөх алдарч ихсаал болоод засгийн газар хоцрох уу. За дараагийн ерөнхий сайд шинээр гарч ирэх үү нэтэр гэсэн ийм нэг асуудал өрнөд байна. За тэгээд ерөнхий сайдыг орлогоо нотол чадахгүй л хоцроо гэсэн энэ чагсаал маань бол одоо 10 дахь өдрөө үргэлжилж байна. За өчигдөр би ойрхон чагсаалын төгсгөл рүү бас талбайр чагсаалд оролцож хэсэг сууж байгаад тэнд бас зарим нэг хүмүүстэй ярилцаж ажилт хийж байгаад ирсэн. За энэ тухайгаа хэдүүлээ ярилцгаая. За чагсаал үргэлжилсэн хэвээрээ. Маш тууштай. Сууж байгаа. Яг үнэ. Ялцарлыг бүгдээ ялцарлыг задлах гэдэг энэ цугласан байна. Бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд та нэг саяхан нэг сошиал дээр харсан уу? За тэгэхээр ерөөсөө чагсаалынхны бол хэлж ярьж байгаа юм маш тодорхой байгаа тий. Ерөнхий сайдыг орлогоо нотол чадахгүй л одоо ингээд огцроо ямар мөнгө төгрөг гэлдүү юмараа тэр таны хүү одоо тэгж найз өхнийгөө ингэж тансаглуулж баярхуулж ингэж өчнөө сая ярина мөнгө үрдэг юм бэ гэдгийг хэлсэн. За тэгээд ерөнхий сайдын хүү бол одоо энэ 7 хоногт ирж авилгалтай тэмцэх газар мэдүүлэг өгсөн гэсэн мэдээллийг бол нэг улсын хурлын гишүүн эмэгтэй хэлсэн. Гэтэл одоо тэр нь худлаа байна, ирээг байна, дөнгөж сая сөүлийн онгоцоос буулаа гэдэргээд ингээд янз бүрийн мэдээлэл ингээд тараа гараад байна. За ингээд чагсаалтыг ингээд очиод ажиглаад үзэхлээр бол чагсаалд бол их олон төрлийн хүмүүс оролцож байна. Залуучууд байна, оюутнууд байна. За тэр үтэл одоо арц намынхан, хүн намынхаа эдэр гэдэг ингээд зөндөө хүмүүс байна. За олонний танил одоо гүндлаагаас өсвөлээд ч гэсэн янз бүрийн хүмүүс бас нэлээд оролцлоо. Сүлдээ жаахан гомдох шиг болсон. За тэгээ иргэний нийгмийн байгууллагынхаа эдэр гэдэг ингээд зөндөө хүмүүс оролцож байна. За тэгээд энэтэй холбоотой би нэг бичлэг хийсэн байгаа. За энэ бичлэгийг хэдүүлээ үзчихэд цаашаа үргэлжлүүлцгээе. Багшны яагаад сонгогдсон бэ гэхээр 95 онд яг энэ талбай дээр яг энэ зуны цагт яг энэ хугацаанд Монголын багш нар 143 хоног ажил хайж суусан. Мэдхүү? Мэднэ. Мэдэн зарим мэдхгүй. Тэгэхээр тууштай байх гэж энийг хэлж байгаа. Тэгэхээр та нар өнөөдөр хэд өдрөө сууж байгаа лээ? Тэгэхээр дахиад хэдэн өдөр сууж магадгүй байна. Тэгэхээр Монголын багш нар 70% эмэгтэйчүүд байсан. Нас насны эмэгтэйчүүд байсан. Тэгээд 8 сарыг дуустал суусан. 143 хоног энэ талбай дээр яг ингээл та нар шиг суусан. Тэгэхээр та нар чадах уу? Чадна уу? Та нар залуучууд, та нар эрч хүчтэй, та нар энергитэй, та нар бол Монголын багш нарын тогтоосон дээд амжилтыг Эвнэ! Эвнэ! Огцрох! Амархан! Ерөөсөө 143 хоног. Тэгээ боловсролын сайдыг огцруулаад тэнд чинь зөндөө юм болоод тэгээд тэмцэл амжилтанд хүрсэн байдгийн тийм учраас тууштай авах хэрэгтэй. За тууштай авахад саад дотгор учирнаа. Өчигдөр яасан бilé хэдүүлээ? Задуулаад айсан штэ. Энэ цэвэн над руу төрийн бүсийнхаа хэрээрээ наанч амар юм болж бид нар айж гин гэд. Тэгээ манай төрийн бүсийнхэн бөөнөрөө десант болгосон байна. Тэгэхээр тууштай байхын нэг суурь нь яах нь вэ? Айхгүй ах. Хинээс тусламж дэмжлэг авах уу? Хинт хандах уу? Гэдгээ мэддэг байхыг бид нар тууштай байх, тууштай чагсах гэж ойлгоно. Ойлгосон уу? Айгаа дараад багш болохоор ингэж байдаг байхгүй. Эргэлзэж гин үү? Дараагийн тууштай жагсахын нэг том юм бол эргэлзээ. Хүйн төлбөртэй жагсаал юм биш байгаа да тий. Одоо би маргааш очих хэрэгтэй юугүй юу? Хүмүүс ирэх үү, ирэхгүй юу гэдэг ингэж эргэлзэх шаардлагагүй. Тэгэхээр жагсаалын зорилго тодорхой байгаа. Өнөөдөр бас эргэлзүүлсэн гэж бодож байна би. Хүйе. Оёрд нь огцорсон юм биш үү? Өчигдөр хурлаараа очих хэрэгтэй юугүй юу гэд хүмүүс бас эргэлдсэн байна. Тэгэхээр жагсаал зохион байгуулж байгаа хүмүүсийнхээ мэдээллийг маш сайн аваад зорилгодоо хүрсэн цагтаа яах нь вэ? Болох нь штэ. Эргэлзэх хэрэггүй. Хэрэггүй. За
За мэдээж одоо ерөнхий сайдын талынхан гэх юм уу одоо чагсаалын нөгөө талынхан те зүгээр суухгүй байгаа. За мэдээж ерөнхий сайд өөрөө тэрийг хийгээд байгаа гэж нотлоход хэцүү ч гэсэн. За тэр зүгээс бол үү болон янз бүрийн сөрөг акц хэлдэг юмнууд гарсан. За энэ чагсаал эхэлснээс хойш л бол байнга одоо наадах чинь бол төлбөртэй чагсаалаа МСС-ийн ингэж байгаа маа гэдэргээд ийм зүйлүүд гарч ирсэн. За нэг эсрэг чагсаал хийх гэж нэг удаа оролдоо тэр нь бол нэг сайн бүтээгүй. А гэтэл жинхэнэ одоо хөл хөдөлгөөнтэй жинхэнэ одоо нэгэн зохион байгуулалттай чагсаал бол орж ирсэн. За зарим жиргээчдийн идэр хэлж байгаагаар бол одоо инфлюенсер цэцэг бямба за тэгээд одоо бүгд найрамдах намын дарга жаргал сайхан идэр бол тэргүүлж тэр хүмүүсийг авчирсан идэр гэсэн постыг Twitter жиргээнд идэр оруулсан байна лээ. За жаргал сайхан гоч гэсэн бол хэдэн телевизэд бол ярьцлага нэтэр өгч ийм тийм яад нэтэр гэсэн юм бол ярьсан байсан. Ингээд сүрэг чагсаал гарч ирсэн гэсэн үг. За голдуу одоо настай хүмүүс за тэгээд оюутан залуучууд эдэр байсан. За хэрвээ та нар ингээд бичлэг эдрээ харсан үзсэн бол оюутан залуус нь бол ингээд хичээд ингээд нүрээ нуугаад ингээд жүрээд эдэр те ингээд гүйлдээд байсан. За залуучууд бол одоо нэг жаахан бас имиж хичээд байгаа юм шиг байна. За гэтэл бүр орон нутгаас ч эдэр хүмүүс ирсэн байна. Наа чи манай Эрдэнэтийн хүмүүс байна. Эрдэнэтийнхээ явж гэн эдэр гэсэн ийм санаачлага имийг ч гэсэн хүмүүс бас гаргаж ирсэн. За тэр дотор одоо хамгийн харамсалтай нэг харсан бол одоо Монголын Ардчилсан холбооны тодтолтой хүмүүс бас явж байна гэж Арслан намын зарим нэг гишүүд бол постлж харамслаа илэрхийлсэн байсан. За Женко гэдэг хүн чинь бол энэ холбоогоо бүр ингээд оюукийн төлөө ашиглаж те ашиг сонирхол нэгтэй байгаагаа ингэж илэрхийлж байгаа нь ямар хэцүү юм бэ? Ямар харамсалтай юм бэ? Одоо Арслан намын энэ хүмүүстэй энэ хүмүүсийг ингэж яах тийм үү? Дэмжих шаардлага хэрэгцээ байсан юм уу гэж нэг юм дургуутсан ийм хэлсэн. За тэгээд талбай дээр болоод цахим орчинд бол ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурулж байгаа юм байна. За та бүхэн хэрвээ боломжтой бол талбай ороод гарын үсэг зураарай. За тэр цахим орчинд гарын үсэг зурж байгаа болоод цаасан дээр гарын үсэг зурж байгаа үйл явц ямар болж байгаа вэ гэж энэ ажлыг гол зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг болоход бол та эдийн засагчтай би бас ярьсан байгааг одоо нэг үзчихье. За тэгээд хэдүүлээ эргээ үргэлжлүүлье. За би ингээд гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулж байгаа Лутто ахтайгаа уулзаад байна. За гарын үсэг цуглуулалт юу болж байна? 80 гаруй мянга болчиход байгаа. Тэгээ өчтөр цаасан дээр зурсан. Тэгээ цаасаар. Тэгээ бид нар нөгөө өчтөр чадаагүй. Өчтөр эн чинь нөгөө захиалагтай хөгчүүд ирээд, залуучууд ирээд манай цаасыг авч зугтах гээд 2-3 удаа дайраад. Яана тийм үү? Тий, тэгээд бид нар тэрийг хураацсан байсан. Өнөөдөр бол харин айгу сайхан явж байна. Гэхдээ яг өнөөдөр жоохон орой гарч ирсэн учраас. Гэхдээ ер нь өдөр болгон гарч ирээд байгаа. Өдөр нэг 12 цаг орчмоос хүмүүс нэг цайны цагаар ирээд гээд зурж байна. За нөгөө онлайн платформ маань юу болсон бэ? Онлайн платформ нөгөө баталгаажуулах имэйлийн хариу нь ирэхгүй тэр чинь нэг 50 гаруй мянгатай байгаа. Ер нь бол баталгаажуулчих 100 гаруй мянга болох юм лээ. Гэхдээ яг нөгөө хууль эрх зүйн талаасаа хүчин төгөлдөр талаасаа онлайн платформ бол нэг юу хүчин бага. Тийм учраас бид нар цаасаар давхар цуглуулдаг байгаа байхгүй. За тэгвэл ер нь онлайн дээр зурсан хүмүүсийг бас давхар ирээд талбай дээр цаасаар зураарай гэж хэлж болох нь зөв. Тий, талбай дээр ирээд өөрхийн оролцоог хангаад тэгээд цаасаар бид нар чи цаасаар ингэ чинь 100 мянга болгож тоолоод тэгээд их хурлын босгод агуулж өгөх гээд байгаа шүү дээ шаардлага. За жишээ нь би бол онлайнаар зураад нэг 900 хэд дээр үлээ зурсан санагдаж байна. Намайг ороход нэг 950 хэдэн хүн л явж ирсэн. Тэгээд нөгөө имэйл дээр бол асуудалгүй ирж ирсэн тэр үед. Тэгэхээр би бол одоо бас цаасаар зурхад бол бүр илүү баталгааж нь зөв. Тий. Онлайн платформ маань төрийн бус байгалийн платформ. Тэгэхээр яг албан ёсны биш. Бид нар уг нь албан ёсны платформ тэгээ ди парламентын e-petition руу оруулах гэж үзсэн. Тэгж оруулахгүй байгаа байхгүй юу? За их баярлалаа. Тууштай гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулад өдөр болго ирээд гарын үсгээ цуглуулад за нандин бичиг баримтаа бас сөрөг жигсаалынхнаас хамгаалж гүгээд те. Тий би ч нөө энд зогсоод сар гарan болж штэ. 4 сарын 16-нд гарч ирсэн. Энд ч нөө энэ засгийн газар чи болохгүй байна. Ерөөс Монгол улсын их хашиг хохироос шийдвэрүүд гаргаад байна. Тэгээд энэ засгийн газар огцор гэдэг гараад ирсэн штэ. Эхлээд хойлохна байсан. За эхний өдөр тавуулаа болсон. Тэгээд ингээд заримдаа ингээд унтраад хойлохнаа үлдээд. Тэгээд бид нар өдөр болгон зогссоор л байсан. Тэгээ харин тэр ерөнхий сайдын бэр тэр өгөөмөр гэж охинд би аягүй талархалтай байгаа. За яг үнэ. Тий. Тэр охин чинь яг нөгөө энэ авилга хулгай, тансаг байдал тий шудрагс байдлын талаар шүгэл үлээсэн байхгүй да. Тий. Тэгээд тэр чинь залуусыг тэр шүгэл үлээгээд залуусын хүрсэн контент гаргаад ирсэн байхгүй да.
Тэр чи яг нөгөө энэ залуучтай адилхан чадсуу залуучууд тий яг нөгөө орлогын тодорхой бус тансаг хэрэглээтэй байгаад байна. Тий тэр чинь энэ залуу шудраг ус байдал чинь залуусыг уурыг хүргээд ингээ гараад ирсэн шүү дээ. Тий. За амжилт хүсье. За тэгээд шантралгүй бас манлайлаа зөрөг болоод байнга пост стори гэж харж чатгаараа шеэрлээд ирж чадахгүй байгаа өдрөө тий. Ирж байгаа өдрөө сайн уу юу байна гэдэг ингээд нүүр тулаа явж байгаа. За баярлалаа. Яг баярлалаа. За тэгэхээр гарын үсгийн нөхцөл байдал бол нэг иймэрхүү байгаа юм байна. Та бүхэн талбайраа очиж бас тэр гарын үсгээ зурж, цахимаар зурсан хүмүүс ч гэсэн дахин зурж одоо ингэж улам баталгаажуулж, улам хүчтэй бичиг баримт болгоход анхаараарэ. За сөрөг жагсааллын дээр бол бас бичиг баримтыг булааж авахгүй ч дээр оролцсон тийм зүйлүүд бас гарсан байх шүү. За ингээд одоо гол үр дүн юу болж байна гэхээр ямар ч байсан ардын намын баг хурал өнгөрсөн 3 өдөр хуралдлаа. За тэгээд энэ хурал бол уламжлалсаар их удаа хуралдсан. За дундуур нэг завсралсан сэтгүүлчдэр дээр бол маш сайн байцааж одоо маш манж ингэж байсан. За тэгээд үр дүнд нь бол хөөрхий арцлсан намыг амтарсан цасгийнхаа гэрээг зөрчсөн буюу за эцэстээ юу болж таарсан бэ гэхээр одоо ерөнхий сайдын мэн хүү тэр одоо найз өхөө хоёрын тансаглалд бол арцлсан нам буруудаа болж таарсан хөөрхий бэ. За одоо ингээд ийм шийдвэр гарна гэдгийг ч мэдсэн юм шиг байгаа. Арцлсан нам хүн намын дарганаар бол ерөөсөө тэр баг хурлын өдөр за тэрний өмнөх өдөр бол сандарсан мэддэгдлээс. За энэ 7 хоногийн их за тэгээд эх 7 хоног өнгөрсөн 7 хоног моногт бол маш том пэдгэр байсан шүү дээ. Дээгүүр хараал шазайсан. Алалала яад юу яриад байгаа гэдэг гал их ган төмөр маань их томорсон байсан болов шалдаан буугаад хөөх юм нэстэй хийн гарсан гүзэн шиг юм болсон доо тий. За тэгээд ингээд энэ шийдвэрийн дараа бол бүр тий шийдвэрийн өмнө бол одоо ингэж болохгүй арайчтай марайчтай гэж ярьсан. За хүн намын дор чанд бол за цайрсан амтэн дөө тий бүр занл хийсэн тий ардын нам одоо ингээ манайхыг өстой ингээ юунасаа гаргах юм бол би өстой нэрэ жинхэнэ сөрөг хүчин шиг ажиллаж үзүүлэн шүү гэдэг бүр ингээ шазаар зуугаад тий занл хийсэн мэдээлэл гаргасан. За яг хөө тэгээд ардын намын баг хурлын шийдвэр бол хөөх юм юу яасангүй шиг боллоо. Хүн намыг бол засгаас гаргахгүй юм шиг байна. Ардсан нам бол одоо өөр юм гарахаас ураггүй болсон. За тэгээ өчигдөр өөргийн ардын намын баг хурлын шийдвэрийн дараа ардсан намын улс төрийн зөвлөл төрийн ордонд хуралдсан. За тэгээд за одоо яах вэ одоо гарахаас та тийм хариуцлагагүй. Бид нар бол гэрэмэрээгээ зөрчөөгүй штэ гэдэг өлөнд дуурсан шийдвэр мэдрэг ярьсан. Хамгийн марсан тэр дотор одоо захим хөгжлийн сайд Баатаргүйгийн яриа байлаа. За тэр бол юу гэж хэлсэн бэ гэхээр тэр гэрээг нь олж хараагүй байгаа штэ гэж авсан. Нөгөө засгийн гишүүн чинь засгийн газрын гишүүн нь ардсан нам ардын нам хамтар засаг байгуулах гэрээг хараагүй яваа. Ийм амтан болж таарлаа. За одоо тэгвэр хаашаа янзын мардсан хөгийн инээдтэй юм байд юм дээ тий. За ингээд нэг хэдэн талаас ингээ марцсан юм ярьсан. За жагсаал бол эрчээ алдаагүй огцордгоор огцортол ч бид нар сууна гэсэн. За гэтэл ерөнхий сайдын зүгээс бол одоо хэд хэдэн тийм ерөнхий сайдыг бол огцорно гэсэн мэдээлэлээ хийнэ гэдэргээд ингээ өчигдөр мэдээ явсан бол өчигдөр л мэдээлэл хийсэнгөө өнөөдрийн мэдээлэл эдрээр бол одоо амралтын өдрүүдээр багтааж мэдээлэл хийж магадгүй өөрөө огцорно гэсэн ингээд. Гэтэл нөгөө талд ямар хардлага явж байгаа вэ гэхэлгүй наадах чинь бүр эмсэл байхгүй. Дангаараа Монгол ардын нам дангаараа засаг байгуулна оюун эрдэнэ бол үргэлжлүүлээд сайдаар ажиллахаар ингээ яриа хөрөө ийм юмнууд яваад байна гэсэн маргаанууд ч ингээ гарсан. За гэтэл эсрэгээр нөгөө талд бас ахаад те за дараагийн ерөнхий сайд хэмбэ гэдэг ингээ янз бүрийн нэр хөрөг гэлдүү юмнуудыг тавиад те өөрсдөө магтуулдаг ч юм уу яадаг ч юм те ийм мэдээллүүд эдэр чиг явсан. Одоо ерөөсө жиггэн мэдээллийн дай өрнөж байна. Чагсаал бол үргэлжилсээр байгаа. Чагсаал бол маш амархан буюу орлогоо нотолж чадахгүй бол огцор тий огцортол ч одоо бид нар тэмцэнэ гэсэн тодорхой мессеж өгөөд талбай дээр тайван суугаад за тэгээ гарын үсгээ цуглуулсан хэвээрэн байгаа. За ерөнхий сайд маань бол нэг хийгээд байгаа нүүдлүүд нь бол нэг иймэрхүү тодорхой бус нүүдлүүд явагдаад байна. Мэдээлэл маш их нууц байна. За дараагийн ерөнхий сайд болох гэсэн хүмүүс бол хизээний ихнээсээ тодорхой тохиолдсон дарганараа палитланд олоогоод за тэгээд өөрийгөө лаг мундгийг гайхаад энэ салбартстай лаг хүн шүү мундаг хүн шүү гэсэн мессеж PR-уудыг ч гэсэн ингээ явуулж байна. За ингээ ямар ч гэсэн эх 7 хоногт бол тодорхой үр дүнд бид нар хүрсэн байх болов уу гэж найдаж байна. Эх 7 хоногийнхаа одоо монголоор сони юу банаараа уулзцгаая нэг үр дүнд хүрсэн байгаасай.